Сайн байцгаана уу хүмүүстээ. Өглөө өнөөдөр 6 ба 7 дугаар ангийнхандаа тооны хуваагдах шинж сэдвээр хичээл бэлтгэлээ. За 2 хуваагдах тооны шинж. Сүүлийн цифр нь К-г 2, 4, 6, 8 цифрээр төгссөн байвал тэр тоо 2 хуваагдана. Өөрөөр хэлбэл тэгш тоогоор төгссөн ямар ч тоо ямагт 2 хуваагдана. Жишээ нь 2476, 6278. Энэ хоёр тоо маань 6, 8 гэсэн тэгш тоогоор төгссөн учраас хоёулаа 2 хуваагдана. 3 ба 9 хуваагдах тооны шинж. Уг тооны цифруудын нийлбэр 3 хуваагдаж байвал тэр тоо 3 хуваагдана. Цифруудын нийлбэр 9 хуваагдаж байвал тэр тоо 9 хуваагдана. Жишээ нь 1953 гэсэн тооны цифруудын нийлбэр нь 18. 18, 3 ба 9 хоёуланд нь төгсгөө хуваагдаж байгаа учраас 3 ба 9 хуваагдана. 97263 цифруудын нийлбэр 27. 27 маань 3 ба 9 хоёуланд нь хуваагдаж байгаа учраас тоо 3 ба 9 хуваагдана. 6 хуваагдах тооны шинж. 2 ба 3-т зэрэг хуваагдах тоо 6 хуваагдана. 2 ба 3 зэрэг хуваагдах. За 2 хуваагдах тооны шинжээр харъя. Тэгш тоогоор төгссөн тоо 2 хуваагдана. За 3 хуваагдах тооны шинж маань цифруудын нийлбэр 3 хуваагдаж байвал тэр тоо 3 хуваагдана. За тэгвэл 6 хуваагдах тооны шинж маань 2 ба 3 зэрэг хуваагдах ёстой. За жишээ нь 78. 78 8-аар төгссөн бөгөөд тэгш тоогоор төгссөн учраас 2 хуваагдана. За 3 хуваагдах ёстой. За шалгавал цифруудын нийлбэр нь 15, 15 3 хуваагдаж байгаа учраас энэ тоо 2 ба 3-т зэрэг хуваагдаж байна. Иймээс 78 6-аар хуваагдана. 4 ба 8 хуваагдах тооны шинж. Сүүлийн 2 орон 4-т хуваагдвал уг тоо 4-т хуваагдана. Сүүлийн 3 орон 8-т хуваагдаж байвал уг тоо 8-т хуваагдана. Жишээ нь 85 712. Сүүлийн 2 орон 12, 12 4-т хуваагдаж байгаа учраас энэ тоо 4-т хуваагдана. Сүүлийн 3 орон 712. 8 үлдэгдлгүй хуваагдаж байгаа учраас энэ тоо 8-т хуваагдаж байна. 47816 сүүлийн 2 орон нь 16, 4-т хуваагдаж байгаа учраас энэ тоо 4-т хуваагдана. Сүүлийн 3 орон нь 816, 8-д үлдэгдлгүй хуваагдаж байгаа учраас энэ тоо 8-д хуваагдана. 5 ба 10 хуваагдах тооны шинж. Сүүлийн цифр нь Т-г болон 5-аар төгссөн бол уг тоо 5-д хуваагдана. Тоо Т-гээр төгссөн байвал 10-д хуваагдана. Жишээ нь 8755 5-аар төгссөн учраас 5-д хуваагдана. 24750 Т-гээр төгссөн учраас 5-д хуваагдана. Мөн Т-гээр төгссөн учраас 10 хуваагдана.